Тэгэхээр өсвөр насныхан гэдэг бол 10-аас 19 насныхны хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол бие махбодын хувьд хүүхэд наснаас насанд хүрэхэд шилжиж байгаа үе бэлгийн боёжилт явагдаж байгаа гэсэн үг тийм. Амьдралын дадлага туршлага багатай байдгаасаа болоод алдаа гаргах эрсдлүүд өндөр болдог ийм нас байж байгаа. Бэлгийн боловсролын асуудал энэ дээр эцэг эхийн хариуцлага юу юм? Сургуулийн тийм боловсролын байгууллагууд ямар үүрэгтэй оролцох хэрэгтэй энэ тал дээр. Тэгэхээр бид нар 0-аас 5 хүртэлх насны хүүхдүүдэд өлсчих үе, даарчих үе тийм ээ. Дээр нь болохоор одоо бэртчих үе гэдэг ингээ байнгын хараа хяналттай байлгаж байна. Энэ насан дээр яг найз нөхөд байх хэрэгтэй. Ээж нь хүүхдээ загнахад аавтай харьцуулт. Цэгээ дуурайсан ч гэдэг юм. Яг даган дуурайх дээр одоо гол баатрийг гэх юм уу да тийм ээ. Илүү одоо тодорхойлж гаргаж өгөх нь туслах энэ асуудал бол мэдээж хэрэг чухал гэсэн үг. Нүүр нь батхтай тийм. Эсвэл хүүхдүүд маань ер нь 11 12 настай болоод ирэхээр гэнт дуугаа ураачдаг тийм. Учиргүй нөө бага наснда яриад байсан хүүхд чинь дунд анги ахлах ингээд орох тусам дуугаа ураачдаг ч гэдэг юм. Тэрнээсээ болоод одоо өөртөө итгэлгүй байдаг ч юм уу тийм ээ. Тэгээд одоо тэрнээсээ олж гутрангуй үзэлд ордог ч гэдэг юм уу. Сэтгэл зүйн хувьд янз бүрийн өөрчлөлтүүд орно гэсэн. Тэрийгээ дагаад нийгэмших асуудлууд нь бас хуурна гэсэн.